Дэлхийн монголчуудын Амбил радио 88.3 дэлгэн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдрийн маань зочны цаг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгээ өнөөдрийн маань зочноор стандарт хэмжил зүүн газрын бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын ахлах мэргэжилтэн Зол Заяа хүрэлцэн ирсэн байгаа. За таны өнөөдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн өнөөдрийн мэнд хүргэе. За та микрогээ жаахан ойртоо суучих уу? За тэгэхээр өнөөдөр та хоёроор халаал болон органик бүтээгдэхүүний талаар ярилцсанаа. Тэгээ манай сонсогчид одоо мэддэг болсон баг. Ер нь бол стандарт хэмжил зүүн газрынхантаа цувралаар юм бид нар нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд маш хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж байгаа. За тэгэхээр өнөөдөр эхний асуултаа ойлоо энэ органик бүтээгдэхүүн гэлээдэг, эко бүтээгдэхүүн л гэлээдэг тий. Бүхэл ямиг за яста манайх хамгийн веган бүтээгдэхүүн л гэлээдэг тий. Тэгэхээр энэ органик бүтээгдэхүүн гэж яг юу юм бэ? Тэгэхээр тэр органик бус бүтээгдэхүүн нь бас юу юм те? Эннээс юугаараа ялгаатай вэ гэдгээр ойлоо яриага эхлэх үү. За энэ өдрийн мэнд хүргэе та бүхэн. За органик бүтээгдэхүүн гэдэг бол Америк нэгдсэн улсаас анх гаралтай байгалийн цэвэр гэсэн бол утгатай үг байдаг. За органик бүтээгдэхүүний хувьд бол органик үйлдвэрлэлийн үйл явц буюу одоо тариалалт үйлдвэрлэх үйл явц болон тухайн бүтээгдэхүүний одоо орц найрлаганд нь ямар нэгэн химийн байдис, бордоо, бусад нэмэлт, гений өөрчлөлттэй ийм нэмэлтүүлд ороогүй бүтээгдэхүүн органик гэж нэрлэдэг. За органик бас бүтээгдэхүүний хувьд бол одоо ямар нэгэн химийн бордоо хэрэглэсэн те тухайлбал газар тариалангийн салбартаар одоо юуны үр тариаг ургацыг түргэсхийн тулд одоо өсөлт дэмжигч бодисыг ашиглах химийн гаралтай байна. За шавж мэрэгчийг одоо устгахын тулд химийн гаралтай одоо бодисоор устгал хийхтэй ийм химийн гаралтай нэмэлт бодисуудтай бүтээгдэхүүн бол органик бус бүтээгдэхүүн болж байдаг. Энэ хоёр бүтээл харьцангуй өөр ялгаатай. Органик бүтээгдэхүүн хөдөлмөр маш их зарцуулдаг. Маш их үн өртөг өндөртэй. Одоо органик үйлдвэрлэлийг эрхэлдэг үйлдвэрлэгч маань бол одоо зарчимт, энэрэнгүү, байгаль дэлхийд ээлтэй технологиг ашигладаг. Эргээд нөгөө сэргээгдэх их усүрээр одоо тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм уу те илүү эколог хойшоо нөгөө хойч үедээ сайхан байгаль унган төрхмөр үлдээхэд эрхэмлдэг ийм үйлдвэрлэлийн тогтолцоо байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо яах юм? Танахаар очиж манайх яг органик гэдгийг бас баталгаажуулах ёстой юм уу? Ер нь. Тий. За юу 2016-нд анх органик хүнсний тухай хууль гарч ирсэн. За энэ хуулийн одоо үндсэн шалтгаан шаардлаган бол Монгол улс хөдөө аж ахуйдаараа үндэслэдэг органик бүтээгдэхүүн гарах бүрэн боломжтой юм аа. За ингээд боломжоо бид нар бас баталгаажуулалт гадна дотны зах зээлд нийлүүлэхэд одоо баталгаажуулалт шаардлагатай болж байгаа. За энэ хүрээнд бол стандарт хэмжээ зүүн газар нь органик баталгаажуулалтаар одоо үндэсний итгэмжинд ус ирэх аваад баталгаажуулалт үйл ажиллагааг бол эрхүүлж байна. Энэ юу гэсэн үг вэ? Таны үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, тариалж байгаа бүтээгдэхүүн ямар нэгэн хүнсний нэмэлтгүй, эрүүл, орц нь одоо хэвийн те органик ботцтой шүү гэдгийг тодорхойлж гаргаж өгдөг. Ийм баталгаажуулалт байдаг. За та митнийхаа үцгийг ингэж яад микэ өөрлөгөө нэг татчих уу? За одоо яг гоё яриа нь орж ирж байна. За тэгэхээр органик бүтээгдэхүүний баталгаажуулалт хийх эрх зүйн орчин нь өөрөө бүрдсэн юм уу? Энэ бас за 2016 оны одоо органик хүнсний тухай хуулиар органик бүтээгдэхүүн баталгаажуулалт хийх эрх зүйн орчныг анх удаа бүрдүүлж өгсөн. Тэгэхээр одоо органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллага нь олон улсын стандартаар итгэмжлэгдсэн буюу өөрийнхөө чадхыг тогтоолгосон нөгөө талаасаа үндэсний итгэмжлийн төвд бүртгүүлсэн ийм хоёр статустай байгууллага органик бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийнэ гэдэг одоо ийм том системийг л хөгжүүлж эхэлж байгаа орж ирсэн. Тий одоо стандарт хэмжээ зүүн газар нь одоо Монгол улс Улсын хороо 2050 бодлогын баримт төчгөдөө хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг төлхөө экспортлох гэдэг зорилт гаргаж ирж байгаа. За энэ зорилтыг бас хэрэгжүүлж ажиллахад органик болон халаал бүтээгдэхүүд илүү гадагшаа чиглэлтэй одоо бүтээгдэхүүн юм аа. Үүнийг хөгжүүлэхийн зүй юм аа. За ингийн тулд бас баталгаажуулалт хаана шаарддаг. Гадаад улс ч гэсэн баталгаажуул шаардна. Дотоодын зах зээлд нийлүүлсэн ч баталгаажуул шаарддаг. Энэ баталгаажуулалтыг бас бид нар хангаж өгөхийн тулд олон улсын итгэмжлэлийг 2024 онд авсан. За энэ олон улсын итгэмжил авснаар одоо Монгол улсын одоо бүтээгдэхүүн органик гэдэг гэрчлэгээтэй олон улсын итгэмжил авсан бүтээгдэхүүн бол одоо гадаадын зах зээлд гарах бүрэн боломжтой. Гэхдээ бусад улс орн бас өөрснөө хилээр гарч байгаа бүтээгдэхүүн иргэдийнхаа эрүүл аюулгүй байдлыг хангахын тулд дор бүр нэвэл шаардлага стандарт тогтоодог. За тэр стандартыг хангах нь зөв. Дээр нь энэ органик бүтээгдэхүүнээр тэр шаардлагыг хангахад илүү дүрхэм хялбар болоод ирдэг. Ийм давуу талаас үүсгээд явж байна. За стандарт хэмжээ зүүн газар бол одоогийн байдлаар нэг 3 байгууллагад органик гэрчлэгийг олгоцсон. За энэ органик гэрчлэгээ авсан байгууллагууд маань одоо Сэлэнг аймаг
Булган аймагуудад байна. За Булган аймгийн 3 борхууд гэдэг юм халтар авраг үйлдвэрлэдэг. Одоо бид бүгд нэг халтар аврагын гурил гэх нэг гоё өнөртэй гурил байдаг шүү дээ. Тэр гурил яг органикор нь үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр тэр бүтээгдэхүүний анханаас нь тарихтал өрн нөгөө гений өөрчлөлтгүй Монгол улсад бүртгэгдсэн. За тариалтын явцад нь одоо ямар нэг ургацын дэмжих бодис хэрэглэхгүй зөвхөн яг өөрөөр нь л ургуулж байгаа. Мөн одоо зуны цагт ер нь тариалтад дандаа хорцсон шавж байдаг шүү дээ. Тэрийг бас тийм химийн бодисоор биш өөр бусад органик биологийн бордоогоор одоо яах нөгөө устгах. Тэгээд нөгөө юу яах үедээ одоо хураах үедээ те бас органик аргаар хэрэглэн нөгөө хөрсийг гэмтээхгүй. Одоо ерөнхийдөө уламжлалт цэвэрхэн аргаар тэр бүтээгдэхүүнийг гаргаж авч байгаа. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн яалтчгүй одоо органик бус бүтээгдэхүүнээс үнэтэй байхаас өөрсдөө яг маш их хөдөлмөр шингэж ин те. Дээр нь нөгөө үйлдвэрлэгчмэр маш шудраг энэрэнгүй одоо үйлдвэрлэл эрхлэх гээд одоо альбан асуудлаас ингээд 20-50-аад тэрлүү чиглэж штэ. Тэгэхээр ийм том ялгаатай. Сэлэнг рүү бол батаараа зүгийн балах тий. Сэлэнг рүү зүгийн байгаа тий. Зүгийн бал чинь үгүй зүгийн бал одоо гэхдээ яагаад ганц газар байгаа юм бол тэгтээ тэргүү тэгээд зүгэн мэн өөрөө бэлтжиж байгаа л тий тэр чи бэлчээртэй байж байгаа л өөрөө балаа хураагаал ирж байгаа тий тэрийг нь бол ингээл хураагаал авч байгаа штэ тэгээд бас магадгүй нөгөө нэг босод зүгийн балнууд чинь нэг юм хольц мольцтой тэнгүүдээ одоо нөгөө бид нар бол одоо зүгээр энгийн хүний нүдээр штэ би хэрэглэгч аахгүй юу би хэрэглэгчийн үднээс ингээд хэлэхэд зүгийн балдан дээр ярихад тасчээвэл одоо ингээд хадгалахад талчаал энэ бол ориг зүгийн балч гэдэг юм уу тий ингээд яг тунгуулгаараа байгаатай бол энэ хуйлагч гэдэг юм уу тий нөхөр юм бид нар чинь нэг ийм л юм оруулж байгаа гэтэл бид нар нэрээ тэр олон зүгийн бал дотроос яг төр органик биш гэдгийг яаж мэдэх хэвтэй одоо танахаас одоо баталгаажуулалт авсан компани зүгийн бал байлаа гэж бодоход ямар нэгэн яах юм одоо лого мого байх юм нэрээ тэрийг яаж мэдэх юм бид нар за сэлэн гэвэл угаасаа зүгий те үйлдвэрлэдэг аймаг байгаа. За зүгий бол яг хүн харахад зүгийч угаасаа л нисэж яваал ингээл балаа цуглуулаад ирчлээ штэ гэж ойлгохтой. Гэтэл органик зүгий бол тийм биш. Тухайн зүгийг хоолдог элсэн чих нүрэ органик хах хэвээр. Үлдөө элсэн чихрээр хоолж байгаа. Нөгөө зүгийг одоо нөгөө бэлчээ явж хахад нь тэр одоо очиж сууж байгаа цэцгийнх нь ойр орчмын ямар нэгэн одоо тэр урмал хамгааллын бодис цацагдааг байх хэвээр. Бас. Тийм Монгол улс чинь нөгөө одоо ойн хөнөөлж шавжаас хамгаалаад зацдаг тийм. За тэр зацагдаг хэрвээ зацсан бол түрний нөгөө хот чанар нь арилцсан байх хугацаанд ч юм уу нөгөөдгөө нүүдлүүлж балаа цуглуулна. За үлдэн авчраад нөгөөдгөө одоо унтуулдаг тийм. Тэр үед нөгөө органик элсэн чихрээр хаалж нөгөө байлгана. За бас зүгийн бас өвчлөлдөг юм байна. Өвчлөлт нь бас янз бүрийн тэр ийм вакцинаас органик байх хэвээр. Гэт ерөөсөө маш олон элементүүдээс одоо шалтгаалаад бүрдүүлээд органик бүтээгдэхүүн гарч байгаа байхгүй юу? Тийм. Монгол улс буюу одоо манайд хас ингээ гэрчлэгдсэн органик бүтээгдэхүүн гэрчлэгийг таних бол арга байгаа. Тухайн бүтээгдэхүүн шошгон дээр нь органик гэсэн лого байгаа. Энэ лого нь хүнс үдээж хөнгөн үйлдвэрийн яамнаас баталгаад өгсөн. Тэр Монгол улсад органик гэдэг баталгаажуулсан бүтээгдэхүүний шошгон дээр нь 100% органик, 90% органик гэсэн лого тавиад өгч байгаа. Тэгэл худалдан авагч тухайн бүтээгдэхүүн шошгыг уншаал энэ органик юм байна. Тэгээд тэрийг хулих одоо тэр логогийн чинь ингээ хуурамчаар хийх боломж биш үү? Тэр лого хурамч ирэх боломжгүй. Тэр лого өөрөө нөгөө патент ирэхээр хамгаалагдсан. Зөвхөн хөдөө аж ахуйн эзэмших эрхээ хадгалдаг. Тэгээд баталгаажуулалтын байгууллагыг гэрээ байгуулад одоо органик үйлдвэрлэгч болоод гэрчлэгээ авсан байгууллагад гэрээгээр эзэмшүүлдэг. Тэгэхээр тэр хулих байх боломж. Хэрвээ хулих байх юм зөрчлийн хуулиараа арга хэмжээ авагдал явна тий. 3 дахь аймаг нь аль аймгийн ямар байгууллага вэ? Булган аймаг дээр 2 аймаг буюу 2 байгууллага байгаа. Нэг нь зүгийн бал, нэг нь одоо алтар аврагын гурил. Булганд ер нь бол Монгол газар тариа мал аж ахуйгаас органик бүтээгдэхүүнд үүсгэж гаргаж ирэх боломжтой. Тэгэхээр ер нь манай органик бүтээгдэхүүн болох одоо бүс нутаг гэвэл одоо сэлэнг, булган гэсэн аймаг тий ар хангаавал аруулаараа ч юм уу ер нь нутаг бүсийн онцлогуд байгаа шүү дээ. Тэр онцлогоос органик бүтээгдэхүүнийг л одоо бий болгоод хөгжүүлж явах бүрэн боломжтой. Энэ лөгөөч гэсэн одоо чиглээд нөгөө энэ засгийн газрын бүрийн хөтөлбөр бүтцэн хөгжлөө одоо хөтөлбөр гэж хэрэгжүүлж байгаа. Тэргээр аймагуудыг аль боломжтой оронд түшиглээд яаж хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлаас одоо бодлогын төвшөнд яригдаад танилцуулах ажлууд нь хийгдээ явдаг. Зөв. Тэгэхээр одоо стандарт хэмжил зүүн газар органик бүтээгдэхүүний баталгаажуулалтыг ингээд хийгээд байна шүү дээ. Тэгэхээр надад зүгээр та одоо ингээд ярьлаа шүү дээ. Одоо тэр зүгийн балыг зүгийг одоо органик элсэн чихэр идж байгааг та нар яаж мэдээд байгаа юм?
За тэгэнгүүт одоо тэр нөгөө халтар 10 байгаа тий одоо 10-аг ямар нэгэн хортон шавжаас одоо сэргийлэх тийм хор мор цацаагүй гэдгийг бас яаж мэдээд байгаа. Энийг хүмүүс маш сонирхож байгаа. Яг юун дээр үндэслэж тулгуурлаад энэ органик гэдэг баталгаажуулалтыг хийгээд тэр гэрчилгээг логог олгоод байгаа юм бэ. Тэгээ яаж хийдгийг лабораторид бол за шинжилгээ нь бол тодорхой л байх л да. Гэхдээ одоо ингээд мэдээж одоо жишээлбэл халтар 10 дээр тариалтынх нь хугацаанд ингээд дагаж очоод ч юм уу ингээ хараад байдгийм үү гэх мэтчлэн ийм нарийн юмнууд гарч ирэх л байна. Тэгэхээр яг та нар энийг яаж шинжилээд яг баталгаажуулаад байгаа юм бэ? Энийг бас нэг жоохон органик үйлдвэрлэлийн хувьд мөшгөлтийн тогтолцоо 1 номерын шаардлага өгдөг. За мөшгөлтийн тогтолцоо зөвлөлд тухайн үр одоо өөрөө органик байна уу? Тэр баталгаагаар нь тий Монгол улсын одоо ургамлын тоо хуульд Монголд оруулж байгаа бүх үр одоо заавал бүртгэгдсэн байна. За хургасан амьд организм зүгээр GMO-тэй одоо үрийг л бүртгэхгүй гэдэг юм дүрмтэй. Тэр журмын дагуу ингээд бүртгэгдсэн одоо үр орж ирнэ тий. Тий одоо хуулиараа тэр дүрмийг тэр үрийг болохоор нөгөө юу аж ахуйн нэгжүүд нь аваад тарина. Яг тариалах ясна аймаг болгонд хүнс үдэ аж ахуйн газар гэж байдаг. Тэр хүнс үдэ аж ахуйн газраас газар тариалан одоо хэрхэн яаж хагалж ийн хідэн гаа байна. Ямар одоо арчилгаа хийж ийн яаж уран шийж ийн гэл те. Тэр бүгдийн төлөв байдлуудыг бас үзээд дүгнэлт гаргах чинь. Дээр нь одоо аймаг бүрд бас стандарт хэмжүүн газрын хилцүүд байдаг. Энэ хилцүүд маань яг орон нутагт бас энэ ажлыг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ үйл явцыг одоо органик гэдэг мөшгөлтийн тогтолцоогоор л гаргаж ирнэ. За тэр явцад одоо нөгөө урмал хамгаалалтын бодис орхисон байна уу тий хэрэгэлсэн байна уу бүртгэлээс нь үзэн хэрэгжилж байгаа бодисыг нь хаяг шашхыг үзэн ухаан хаягшихад химийн найрлагагүй тий одоо байгалийн буюу бордоогоор хийсэн байж болно төрөл бүрийн одоо малын бууцаар ч юм уу тий төрөл бүрийн бордоо гаргадаг болсон Монгол улсад тэр дээр л харьцангуй хөгжиж байгаа. Тэгэхээр тэрийг хэрэгсэн нэг мөшгөлтийн тогтолцоогоор бүгдийг гаргаж ирнэ. Зөв. За залын мэрэгжилтнээсээ бас нэг зүйл хүсгэд нөгөө айл болох нэг тийм хуулийн тэдийн зааснаар гэхээс илүүтэйгээр энгийн үгээр ингээд тайлбарлаж ярьж өгвөл бас нөгөө манай та хоёрыг сонсож байгаа хүмүүст илүү ойлгомжтой байх шүү хөө. За дараагийн асуулт тэгвэл олон улсын итгэмжлэлд хамрагдсанаар үйлдвэр эрхлэгч нар ямар үр дүнг өгөх юм бэ? За Монгол улсын одоо баталгаажуулалтын байгууллага буюу одоогор стандарт хэмжүүн газар органик бүтээгдэхүүний баталгаажуулалтаар олон улсын итгэмжлэл буюу одоо Америк нэгдсэн улс IOS гэдэг итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэж ирэхэд 5 жилийн хугацаатаар авсан. За энэ итгэмжлэл ирэхэд хот маш өндөр шаардлага бид нар хангаж ажиллаж байгаа. Маш өндөр шаардлагатай одоо Монголын стандартаас одно одоо Америк нэгдсэн IPO норм гэдэг маш өндөр шаардлагатай баримтж байдаг. Тэр шаардлагын дагуу одоо стандарт хэмжүүн газрын органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлж чадвартай болгож иж хүнлэнгийн байгууллагаар итгэмжлүүлж байгаа. Тэр итгэмжлэгийг авснаар одоо аж ахуйн нэгж байгууллага стандарт хэмжүүн газрын IOS-ын гэрчлэгээ авснаар гадаад зах зээлд гарахад нэг алхам дээшлэнэ. Яаж дээшлэхийг бол тэр олон улс орны олон тэр шаардлагуудыг хангах биш үндэснийхээ хэмжээнд тэргээ шаардлагыг хангуулаад гэрчлэгээ авчихаар дараагийн тавьж байгаа шаардлаганд хүрэхэд төхөн болж ирж байгаа. Энэ маш даваа тал болж өгч байгаа. Тэгэхээр одоо энэ гурван байгууллага маань одоо хоёр компани зүгийн бол нөгөөх нь алтар 10 юм байна шүү дээ. Тэгээ одоо гадагшаага импортлсон уу? Гадагшаа гаргасан уу? Одоо энэ компанид гаргаагүй байна. Зүгээр яг нэг зах зээл чинь бас жоохон тэлж өгч чадахгүй байгаа. Зүгээр ирээ хятад тийм уршаа зүгрүүлийн бүтээгдэхүүнд гардаг. Эрэлт 10 гурлын хөдөл эрэлт маш өндөр байдаг. Бүр хүмүүс нь аягүй талархдаг. Монгол улс бас мөн жил болгон хятад ирээ бусад одоо мужуудад Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн яам гардаг. Тэр бүтээгдэхүүнийг аваачиж борлуулдаг. Маш өндөр эрэлттэй байдаг. Их сайхан юм аа. Гэдэг нөгөө харилцагч нар бид эргээд нөгөө гэрээтэй ажилладаг гэрээгээр бид нар байнга нөгөө үйл ажиллагааг нь хянжидаг. Тэр төвшөнд бас бид нар сонсч байсан. Зөв. Манайхта яг одоо уяг гурил хамтарч ажиллаж байгаа л да. Тэгэд уяг гурилын аман тайлбар дээр нэг ийм юм явж байсан байхгүй юу? Хамгийн анх удаага хятад руу гурил одоо экспортлон гэдэг лөө импортлон гэдэг лөө экспортлон гэдэг те би нэрийг ингээд хойлцолоод байдэ. Гэхдээ одоо нөгөө хятад нь өөрөө те манайх өөрсдийнхөө хятадын бүх стандартыг хангасан гэж байгаа байхгүй юу? Уул нь бол. Гэхдээ одоо нөгөө хятад нь өөрсдийнхөө л дотоодын гурилыг эднийг айхтар хятадчмаас айхтар бодлоготой ус шүү дээ. Тэгэнгүүт одоо уягийнхан гурилыг гаргахаа болцсон байгаа байхгүй юу? Гэхдээ дандаа л бид нар те урд хойд хоёр хөршөөсөө л ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авч одоо авдаг штэ. Гэтэл манай
баахан өөртөө гурилаа гаргасан гэдэг нь айгүй бас гой санагдчихсан. Тэгэхээр одоо жишээлбэл үеийг танаа дээр очиж ямар нэгэн баталгаажуулалтыг энэ дээр авч ирсэн үү? Үеийг гурил жишээлбэл. Уяг гурил бол сая одоо хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо буюу аюулын дүүжлэгийн эцэгтэй цэнгийн хяналт хасааб гэдэг стандартыг 2024 оны 12 сард манайхаас гэрчлэгээсэн. За. Энэ стандартыг гэрчлэгээсээр тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл явц бүрдээ хүнсний аюулгүй байдлын шаардлагуудыг шат болгонда хангаж байна. Хангах тогтолцоонд бүрдсэн байна гэдгийг одоо илэрхийлж өгсөн. Энэ одоо баталгаажуулалтын хэлбэр байгаа. Уяг бол одоо өмнөх жилүүдэд экспорт хийсэн юм байна лээ. Зөв. Тэгээд цаашид бол одоо Монголын бүтээгдэхүүнүүд гадагш гарах бүрэн боломжтой гаргахын тулд олон улсын стандартуудыг шаарддаг. Тэрийг хангахын тулд одоо ингээд төрийн байгууллагууд те бодлогын төвшөндөө баталгаажуулалтын төвшөндөө ажил үүсгээд хэрэгжүүлээ явж байгаа. За тэгэхээр бид нар одоо ингээд өдөр тутамдаа угаасаа бид нар 15 эфир шууд явж байгаа 15 контент дээр 2 байгууллага орж ирэхээр бид нар өдөр болгон 30 байгууллагын мэдээллийг хүргэдэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг хуу ер нь заа энгийн үгээр ярьж өгөхөд одоо жишээлбэл хасаап стандартыг нэвтрүүлсэн гингүүд би бол одоо жишээлбэл хасаап стандарт гэдэг те бүр анх үйлдвэрлэлээс гарах процессоос ахуулаад тээвэрлэлт, хадгалалт те одоо энэ бүгдийг ингээд оруулсан стандарт юм байна гэж ойлгодог. За тэнгүүд нөгөө нэг ISO гэдэг те бас нэг стандарт байдаг шүү дээ 9001 ч гэдэг юм уу. Энэ нь болохоор чанарын тогтолцооны гэдгээр хоёулаа энэ сонсогчдоо MNS гэж юуг нь хэлээд байгаа, ISO гэдэг нь юу хэлээд байгаа, хасаап гэдэг нь бас яг ямар стандартыг хэлээд байгаа гэдгийг нэг энгийнээр та яг мэргэжлийн үеийг бас нэг тайлбарлаж хэлж өгөөч энэ дашрамд. За бүтээгдэхүүн үйлчлэгийг тавьж өгж байгаа тий норм хэм хэмжээний стандарт гэж нэрлэдэг. За стандарт нь олон улсын бүс нутгийн үндэснэ гэж байгаа. За Монгол улсын хувьд бол үндэсний стандарт үндэснийхаа хэмжээнд л мөрднөө гэдэг стандартыг гаргаж өгдөг. Тэр стандартыг мэдээж мөшгөлтийн ямар нэгэн тэмдэг кодтай байх ёстой. Тэр нь Монгол улсын стандарт Mongolian National Standard гэсэн үгний товчлол MNS. Тэгээ ард нь тухайн стандарт олгосон дугаар нь явдаг. 9001 2016 ч юм уу тий. Тэгэхээр 2016 онд энэ стандартыг баталсан байна гэдгийг хэлж өгч байгаа юм тий. За ISO гэдэг нь олон улсын стандартын байгууллага. International Standard Organization гэдэг үгний товчлол. Энэ ISO гэдэг 146 одоо улс орн одоо бүрэлдэхүүндээ багтаадаг. Тэр 146 улс орны хилцэж баталсан стандарт бол ISO гэсэн код тэмдэглэлтэй гардаг. ISO 9001 2016 гэдэг нь чанарын менежментийн тогтолцооны стандарт 2016 онд батлагдсан. Тэгэхээр тэр ISO 9001 2016 гэдэг стандарт тэр дэлхийн олон улсын стандартын байгууллагын 140 гаруй улс орн бүгдээрээ хилцэж нэг нь одоо санаа сэтгэлтэйгээр баталсан л гэснийг илэрхийлж байгаа. Тэгэхээр Монголд хэрэгжүүлж баталгааж байгаа ISO 9001 2016 гэдэг стандарт шаардлага хангасан үйлдвэр хятадын яг тэр ижил түвшний одоо үйл ажиллагаанд ISO 9001 2016-г нэвтрүүлсэн бол тэрээр ижил шаардлага хангагдсан байна гэдгийг илэрхийлж байгаа. За ойлголоо. Тэгвэл нөгөө нэг хасаап нь одоо яг хасаап гэдгийг нь орчуулах юм бол одоо аюулын дүн шинжилгээ эцэгтэй цэгийн хяналтын тогтолцоо гэдэг. Энэ маань хүнсний үйлдвэрлэлийн анхдаг шаардлагуудыг тогтоож өгдөг. Зөв. Тухайн одоо газар тариалангийн хувьд ч юм уу те. Одоо гурилын хувьд нөгөө үр тариагаа бэлтгэхээс ахуулаа ямар гэдэг үр тариад одоо намар хураахад яаж хүлээж хан цаавалг нь ямар ахын хорцон шавжид итгэцэн байхын хорвоо чанар нь ямар ахын те чиглэл нь ямар ахын гэдэг бүгдийн газар дээр нь одоо шалгаж аваад шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээр нэвтрүүлнэ. Тэнгүүд тухайн үйлдвэрс гарч байгаа бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангана. Нөгөө гурилын цавуулга, чиглэг, цардуул гэж ярьдаг тийм. Энэ чинь бас яг тухайн бүтээгдэхүүний одоо ургалтынх нь явц хэрвээсэн. Хэр зөв чанартай түүхийд хүлээж авсан. Үйлдвэрлэлийн процессыг хэр зөв үнэн зөв удирдах чадсан. Хэрхэн яаж зөв хадгалсан. Мөн хэрэглэгчийн өөрийнх нь төвшөнд бас яаж хадгалагдсан. Энэ бүгд өөрөө зогцсныг болж иж хүнсний аюулгүй байдал хангагдах. Зөв. За бид нар бол тэгвэл дандаа товчулсан хэллэгээр нь хэлээд ингээд хөвсцсэн юм байна шүү дээ тий. Зөв. За тэгвэл аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ одоо органик болгох боломжтой юу тий. Одоо жишээлбэл юу гэдэг ингээд би одоо ингээд нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнээр яг голцол ярих гэдэг юм л да тий. Эко, веган гэл ингээд байнга л гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг тэгдэг шүү дээ. Тэнгүүтээ ямар нэгэн химийн орц найрлага байхгүй, парабион агуулаагүй гэл тий. Ингэдэг шүү дээ. Тэгэхээр энэ гаднаас орж ирж байгаа одоо янз бүрийн тэр гоо сайхны бүтээгдэхүүнүүд нэрээ танахаар одоо очиж яг нөгөө тэр баталгаажуулалтыг авдаг юм уу? Бид нэр яг юунд итгэж тэр одоо бүтээгдэхүүнийг
те энэ одоо веган юм байна гэдгийг мэдэх ёстой бай одоо ялангуяа гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд. За импортын бүтээгдэхүүний хувьд бол стар хэмжээний газар бол баталгаажуулалт хийхгүй байгаа. Арх болон одоо согтурал хундаа болон тамхин дээр Монгол улс руу тусгай зөвшөөрлөөр нэвтэрдэг бүтээгдэхүүнийг баталгаажуулалтыг хэрэгжүүлдэг. За бусад бүтээгдэхүүн бид нар яагаад хэрэгжүүлэхгүй вэ? Нөгөө стар хэмжээний газар нь олон улсын итгэмжлийн форум буюу IAF гэдэг юм байгууллага байдаг. Энэ байгууллагад гишүүнээр хэлсэн. Энэ гишүүрээсний эсний утга учир нь юу вэ гэвэл стар хэмжээний газрын олгож байгаа гэрчлэгэнд бусад улс оронд ижил тэгш үйлчлэн одоо хүчин төгөлд байна. Тэр үр дүнгээ харилцан хүлээн зөвшөөрнө гэсэн тийм хилцээрт нэгдсэн байдаг учраас одоо тэр гэрээний хилцээрээ бид нар бас хэрэглэх ч юм уу ашиглах ч юм уу тэр хүрээнд импортын бүтээгдэхүүнийг одоо баталгаажуулалт хийхгүй. Гэхдээ орд зүгээр орж идвэш Галийн ерөнхий газар даа 20 цэрийн хяналт гэж байдаг. Энэ 20 цэрийн хяналтанд орж импортын бүтээгдэхүүн бүр төр хяналт шалгалт хийж стандартын шаардлага хангасны хангай гэдэг тэр шалгалт өгнөлтөө хийгээ явдаг. Зөв. За, органик бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдэд одоо мэдээллийг яаж хүргэх юм бэ? Хаанаас худалдаа авах боломжтой юм бэ гэдэг юм уу? Ер нь би одоо танахаас ирсэн мэрэгчлэнүүтэй ингэж ярихад би айгүй их мэдэж авч байгаа. Бүр ингэ тийм үү гэ тэ. Тэр яг надтай адилхан мянган одоо хэрэглэгчд манаас ингэж арталт гэж надтай адилхан мэдж байгаа штэ тэ. Ер нь нэрээ бид нар органик л гэдэг тэ. Одоо ингээл намрын ногоо өдрүүд үзэсгэлэн худалдаа нэгдлээ. Одоо сар шинэ болж байгаа. Цагаан сар экспо гэж бүгдээрээ наадуулчихна одоо манайх тамирын их тамирын ааруул цагаан эдээ те манайх ориг натурал гэдэг те. За манай яг энийг бид нэр хэрэглэгчд бид нэр яаж тэр органик гэдгийг мэдх юм бэ? Тэ энийг бас та хэрэглэгчдээс хэлж өгөөч. Органик гэдгийг мэдхийн нэг одоо илэрнүүлэлт шошгондоор органик гэсэн лого л байвал тэр маань одоо органик гэсэн үг те. Тэгэхээр одоо нөгөө нэг хоёрхан зүгийн бол нэг алтраар оруулаа шүү дээ. Яг стандар хэмжээний газраас гэрчлэгдсэн тэднэр байна. Мөн SFCS гэдэг хувийн баталгаажуулалтын байгууллага байдаг. Биднээс гэрчлэгдсэн байгууллагууд одоо байдаг. Энэ мэдээллийг та бүхэн хаанаас авах вэ гэвэл одоо Argonic.go.in гэх сайт байдаг. За энэ сайт руу ингээд нэвтрээд орохоор Монгол улсад баталгаажуулалтанд хамрагдсан үндэсний үйлдвэрийн органик бүтээгдэхүүний чагсаалтанд байж идэг. За энийг бол ингээд үзэх бүрэн боломжтой. За органик хүнсний тухай хууль болон энэ органикийг одоо хөгжүүлэх үйлдвэрүүдийг бий болгох хүрээнд энэ органик мэдээллийг нэг дороос авах энэ Argonic.go.in сайтыг бол ажлуулж эхэлсэн. Argonic.go.in. За go.in. За нөгөө талаас бас нөгөө органик үйлдвэрлэлийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хаанаас яаж авах мэддэггүй. За аж ахуйн нэгжээс органик бүтээгдэхүүнийг яаж сурталчилж олон таниулахаас сайн мэдэхгүй байгаа. Тэр үүднээс намрын ногоо өдрүүдийг дарах хэмжээг жил бүр 9 сард хэрэгжүүлдэг. За энэ намрын ногоо өдрүүдээр органик бүтээгдэхүүн илүү дэлгүү олон нийтэд таниулах хүрээнд бол хийгддэг. Тэгээ одоо өнгөрсөн жилээс органик гэдэг юм тусгай асруудыг гаргадаг болсон. Тийм үү. За. Тэгэхээр та бүхэн одоо жил бүрийн намрын ногоо өдрөд очиод органик гэсэн юм одоо асрууд байгаа тийм. Тэр асруудаар очиход та нар Монгол улсын баталгаажуулалтаар орцсон органик бүтээгдэхүүнийг бодолтон борлуулж байгаа. Зөв. Тэгэхээр одоо бүтээгдэхүүнүүдийг нийтэд таниулах ажлуудад ингээд шат дараатай хийгээл явж идэг. Тийм байна. Гэтэ надаа жаахан бид нэг жаахан голонгуу ч юм уу жаахан харамсалтай л байгаа юм л да. Гурван байгууллага 3 бүтээгдэхүүн л ингээд органик гэдэг одоо тий баталгаажуулалтыг авсан тэгэхээр одоо ер нь яа тийм органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ямар нэгэн тийм бодлого гэж байдаг юм уу ер нь? За зөвхөн 3 бүтээгдэхүүн хийж болох гэдэг Argonic.go.in-ээс ороход 70 гаруй бүтээгдэхүүн бол органикоор бүртгэгдсэн байгаа. Тийм Монгол улсад нэг баталгаажуулалт 2 байгууллага байгаа. Нэг нь төрийн нэг нь хувийн. Тийм тэгэхээр зөвхөн 3 гэдэг дээр бас төвлөрч болохгүй. За одоо органик үйлдвэрчний өөрснөөс бас нөгөө бэлтгэл муутай юм тийм органик бүрэн шилжиж болох одоо боломж нь бас бүрэн нэгдэг учраас бас хамрагдалт байгаж магадгүй 5 жилийн дарахад шал өөр үр дүн үзүүлэх байна. Тийм. За органик үйлдвэрлэгч нар дэмжих төрийн бодлого байгаа. За органик хүнсний тухай хуулийг 2016 онд батлагдтал одоо органик үйлдвэрлэлийг бий болгох, баталгаажуулалтын байгууллагыг бий болгох тийм органикийн одоо сурталчилгаа мэдээлэл хийх, мэдээллийг нэг захимаас авах гэдэг үйл ажиллагааны зохицуулсан хууль гарсан. За энэ хууль маань одоо хэрэгжээд 7-8 жил болсон. Тэгээ 2024 онд органик бүтээгдэхүүний тухай хуулийг шинжилсэн найруулга гарсан. Энэ хуулиндаар одоо органик үйлдвэрлэгчдийн эрх үүргийг за мөн нөгөө талаас одоо төрөөс органик үйлдвэртийг хэрхэн яаж дэмжих дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг зохицуултаар оруулаад өгсөн байгаа. За тухайлбал одоо органик үйлдвэрлэл эрхлэгчийн сургалт
хөтөлбөр сурталчилгааны ажлын төсвийг улсаас даана. За. Тэр чинь маш том дэмжлэг. Тийм байна. За мөн одоо органик бүтээгдэхүүнээр баталгаажигдаад organic.gov-ын сайтад бүртгэгдээд за бүртгэгдсэн бүтээгдэхүүн экспортод гарах болвол тухайн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн бол тухайн банкнаас авсан зээлхийн 50% хүүн дээр хөнгөлт үзүүлнэ. Тийм. За мөн үр тариаг одоо органик гэсэн үрийг аваад ашиглах юм бол түүнд нас урамшуул үзүүлнэ. Шилжилтийн үед нь одоо урамшуул үзүүлэх төрийн одоо урамшуул дэмжлэгүүд л бодлогын баримтлагч гарч ирж байгаа. Одоо энэ хэрэгжээж явах. Зөв. Тэгэхээр өнөөдөр та хэдээр халаал болон органик бүтээгдэхүүний талаар ярилцж байгаа. За ер нь бол органик бүтээгдэхүүний талаар одоо манайхаа тодорхой хэмжээнд бас ойлголттой болсон байх гэж бодож байна. Одоо ойлоо нөгөө халаал руу орё. Одоо бид нар чинь нэг юм амар зэрлэг ойлголттой штэ. Нөгөө яг ийм уламжлалт нөгөө манай мал нядалгааны аргаар гаргасан биш ингээд хоолойг нь хэрчээд цусыг хаашаагаа ч илүү юулж аваад ингэсэн гаргах технологиг халаал гэдэг ингээд нэг ийм ойлголт яваад байдаг байхгүй. Тэгэхээр та яг мэргэжлийн хувьд энэ халаал мах гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг хэлж өгөөч. За халаал мах гэдэг нь халаал арга технологиор одоо төхөөрж гаргасан малыг махыг хэлж байгаа. За халаал арга технологи гэдэг нь тухайн малтай ийдэг энэрэнгүй харьцсан ямар нэг мэл одоо малыг айдас хүйцэд хүрэхгүйгээр 50 байлгаж төхөөрөх. За мөн тухайн малыг одоо төхөөрж явах нь исламын шашинтай. Исламын шашныхаа дүрм журмын дагуу бүх зан үйлээ үйлддэг. Бүрүү. Доор хаяж одоо ислам системээс өдөртөө 3 одоо мөргөл үлддэг юм байна. За. Тэр мөргөл үлдэх бас тусгай өрөөтэй. Байдаг. Мөн тухайн малын микигийн зүгээ тусгай зүг рүү харуулж төхөөрдөг. Тэр нь одоо бурхнаас аврал ирж байгаа. Өстэй аюу нэрийн учирч янзантай юм байна штэ. За. Тийм. Дээр нь тэгээ малыг төхөөрөхдөө бас одоо хоолойг нэрчээ те. Одоо вений артерийн суцын бас нэг гүн хийхгүй гутх нь хурц амтныг одоо ингэ тамлах маягаар 1 2 3 удаа хэрчилдэггүй нэг л удаагийн хэрчилдээр амийн таслах ч юм уу тийм. Ийм аргаар одоо төхөөрөгдөж бэлтгэгдсэн мах бол халаал аргаар бэлтгэгдсэн мах болж байгаа. За хүзүүгийн хэрчдэг юм байна. Энд бол бас нэг тийм ойлголт яв. Зөөгөр айхтар нарийн учир жанцантай юм байна. За тэгээд одоо яад юм бэ энэ ч тоо. Манай энэ нэлийн олон махны үйлдвэр байгаа гэж би ойлгоод байгаа штэ. Тэгээд эдгээр бүгдээрээ энэ аргаар одоо малаа нядалдаг болсон юм уу? Үгүй. Монголд бол махны үйлдвэр нэлээд байгаа. Гэхдээ бүгд үйлдвэрлэлийн арга шилжиж байгаа. За Монгол улсын ганц барьж байгаа бодлого тогон цохиулаад идэг гэсэн тий дээр үед үйлдвэрүүд бол тийм тохиолдол байдаг. Монгол улс одоо нөгөө үйлдвэрийн аргаар мах бэлтгэж одоо нөгөө үйлчлэгийн газруудад нийлүүлнэ. Учир нь юу гэвэл эрүүл ахуй аюулгүйлийн шаардлага хангасан цэвэр гэдэг үднээсээ одоо уламж даргуулж бохор байгаа шүү дээ. Ийм махыг одоо үйлдвэрлэлд үйлчлэгийн газрууд нийлүүлэн тэр тусмаа сургууль өмнөх боловсролын хүүхдүүдийн хоолны одоо хоол хүнсэндүүл тийм ах бэлтгэхэд нийлүүлнэ гэдээ хууль хэрэгжиж явж байгаа. Бүрүү. За. Тэгэхээр нөгөө гол нь хүмүүсийг эрүүл аюулгүй бүнсээр хангах асуудлыг энэгээр хангаж байгаа. За манай үйлдвэрлэлд ерөнхийдөө үйлдвэрийн аргаар бол төхөөрж байгаа. Гэхдээ одоо саяны хэлдэг шиг ислам шинжтэй хүн төхөөрдөг ч юм уу те. Харин тий. Энэ минь л байхгүй зүгээр яг хуу энгийн хүмүүс үл одоо яг тий шаран шишинтэй хүмүүс те бас төхөөр явж үйлдвэр байгаа л да. Одоо халаал аргын төхөөрөл орхон саяны миний ярьдаг шаардлагуудыг хангасан. За үйлдвэр дотроо бас халаал стандартын шаардлага хангасан. Тухайлбал тэр одоо гулууз масыг махыг чинь төхөөрснөр байнга угаан штэ. Тэр ус байна өөрөө эрүүл ахуйн шаардлага 100% хангасан байх хэрэгтэй гэж. Зүгээр нэг юм карантин усаар бол шүрчиж угаахгүй. Бас уу. Тийм усаж өөр шинжилгээнд хамруулна те ямар нэгэн бактери байхгүй. За тэр хэрвээ шүүлтүрээр гадаг тэр шүүлтүр нь өөрөө халаал байх хэрэгтэй. Тэгэхээр одоо гахаа махыг халаал бус гэж үздэг. Тэгэхээр гахаа махны одоо желатин гэр шүүлтүр хийдэг юм байна. Тийм шүүлтүр хийсэн шүүлтүр ашигладаг бол халаал үйлдвэр тохирдог юм байна. Бас олон нарийн шаардлагууд байдаг л. Тийм байна. За тэгвэл одоо энэ бид нар ч одоо ингээд байнга л ярьдаг штэ. Энэ бид нар одоо бүр ингээд австрал мах гэж оруулж ирэнгүүтээ нөгөөдгөө ингээд 100 грамаар зараад тэгээд ганц стейкний мах хэвээр ийм үнэтэй байх гэж гээл те. За тэгээд манайхтаас маш олон нөгөө нэг энэ махны үйлдвэрүүдээс хамтарч ажилладаг л да. Тэгвэл одоо бид нарт энэ халаал аргаар бэлтгэсэн махыг экспортлох боломж байгаа юм уу? Одоо бид нар дандаа гаднаас юм аваад байдаг. Өөртөө гадаашаага бас гаргамаар шүү дээ, тий. Монгол улс махны экспортыг харьцангуй хүндэр хийж байгаа. За хятад ард туршилт дулааны аргаар боловсон махыг авъя гэсэн шаардлагын дагуу тэр ингээд
экспорт хятад руу гарч байна. Тэр нь юу гэсэн үг юм? Боловсруулсан мах гэсэн үг. Дулааны аргаар буюу одоо тухайн малыг тодорхой хэмжээний температурт боловсруул тэгээд нэм бактерийн устгал хийгээд авч байгаа махыг авдаг. Тухайн улсын шаардлага. За зүгээр одоо энгийн гулгуузаар бэлдсэн махыг бас Орос хятад руу адууны мах гарч байна. За сүүлийн үеийн одоо махны зах зээлийг тэлж өгье, нэр төрлийг нэмэгдүүлээ, хаашаа ямар урсгалтай одоо боломжтой хэрэглэгч улс орнууд байна гэдгийг судалж агаад халаал махны хэрэглээвэл бас өндөр болж байгаа. Ислам шашинтай хүмүүс ч одоо дэлхийн нийтээр таран байдгийн байна. Тийм тэгэхээр зөвхөн одоо шашинтай хүмүүс биш бас тийм шашингүйсэн халаал мах идэх хүмүүс байдаг. За энэ хүрээндээ бид нар бас энэ исламын шашинтай булангийн орнууд гэж байдаг юм байна. Энэ булангийн орнууд бас махыг экспортлох сонирхол байгаа. Өөрсдөө авъя гэсэн сонирхол илэрхийлдэг. Монгол улсын махны зах зээл бас тийшээ чиглэлтэй байгаа. Энэ шаардлага бид нар баталгаажуулалтаар хангаж өхийн тулд булангийн орны итгэмжил буюу олон улсын одоо итгэмжлийн эрхийг 2023 оны 12 сард авсан. Тэгээ олон улсын итгэмжлэлтэйгээр л халаал мах нь баталгаажуулалтын гэрчлэгээ олгож байгаа. Тэгэхээр бид нар энэ олон улсын гэрчлэгийг авсны ач холбогдол нь одоо булангийн орны тэр 5 улс руу нэвтэрж ороход дахин манайхаас очиж махыг баталгаажуулж шалгаж хянахгүйгээр хүлээж авна л гэсэн тийм үйлдвэрлэх эрх нарт хөнгөвчилж өгөх асуудал хийгдсэн байгаа. За тэгвэл би одоо танаас нөгөө нэг мөшгөх арга гэдэг үг сурсан. За тэгээд мөшгөх төвөрлөх ийм аргаар за ямар ч үс энийг танах халаал мах гэдгийг танах тодорхойлоод баталгаажуулаад гэрчлэгээ олгож байгаа юм байна штэ. За тэгвэл энгийн хэрэглэгч бид нар нөгөө халаал аргаар бэлдсэн бэлдээгүй гэдгийг бас яаж мэдэх вэ? Бас логотой юу? За халаал аргаар бэлдсэн байна уу, бэлдээгүй байна уу гэдгийг тухайн бүтээгдэхүүн дээр тавьсан логогоор л ялгаж авна. Бидний хэрэглэлтэр үйлдвэрээс яаж гарсаг хинч мэдэхгүй шошгондоор юу гэж мэдээсмэ тэр шошгыг л уншаал халаал лого тавьсан байх юм л энэ халаал аргаар бэлтгэсэн мах байна л гэж хүлээж авна. Одоо хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх гээд хаяг шошгоны стандарт байнга шинжлэгдэг. Яагаад шинжлэж байгаа вэ? Одоо хүмүүсийн хоолны хэрэглэнс болоод одоо эргэтэн тогтолцоонд асуудал үүсдэг те. Тэр хүн хүнсээ авахтаа тэр бүтээгдэхүүний шошгонд байгаа буюу тэр бүтээгдэхүүн орцод байгаа бүтээгдэхүүнийг уншиж авч чадахгүй шууд аваад өөр эрүүл мэндэд бас тохирохгүй бүтээгдэхүүн авж байгаа. За энэс сэргийлэл хаяг шошгоноор бүтээгдэхүүний орцыг бүгдийг бич. Мөн дээр нь тухайн орцонд одоо харшилтай байвал та худалдан авахдаа анхаарна ч юм уу тийм санаачдуудыг дандаа өгдөг. Тэр манай хэрэглэгчнэр бүтээгдэхүүн авахдаа шошгоо байнга уншижээ. Тэр шошгон танд хэрэгтэй мэдээл байна уугүй те. За энэ орцод орсон бүтээгдэхүүнээс харшилтай бол худалдан авахгүй байна уу ч юм уу. Одоо ингээд зүйл та авах хэрэггүй шүү дээ. Шошгоноор хүн мэдээлж өгöd тах тэр хүн өөрөө сонгох байж байгаа юм те. Тэр хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүн сонгохдоо органик байна уу, халаал байна уу, бусад хүнсний аюул байдлын шаардлага хангасан байна уу, орцны найрлагын миний эрүүл мэнд эргэтэн тогтолцоонд одоо нийцж гинүү гэдгийг өөрөө сонгож авах боломжтой. Зөв. За тэгэхээр одоо халаал гэрчлэгээ авсан байгууллага байгаа мó Монголд? Байгаа. За стандарт хэмнэлт зүйн газрын хувьд бол одоо халаал баталгаажуулалтын гэрчлэгээ 5 байгууллага толгойд байна. Эдгээр бүгдээрээ халаал аргаар мах төхөөрдөг. Ийм үйлдвэрүүд байгаа. За тухайлбал тараас трейд гэдэг бид бүгд мэддэг те. Манайхтай бас байнга хамтарч ажилладаг. Ийм газар байна. Монгол мах экспо гэдээ бас мал төхөөрдөг газар байна. За Дарчут ингээ Сүхбаатар аймагт бас байна. Дорнод аймагт байна. Дархан аймагт байна. Манай Дархан аймагт уу? Дархан аймгийн Дархан мэд пүүц гэдэг боломж үйлдвэр. Манай Дарханчууд би ч Дарханых л да. Манай Дарханд чинь маш том махны үйлдвэр байдаг гэсэн шүү дээ. Унгарын одоо тусламжтайгаар манай Дархан чинь нөгөө найрамдлын хот гээд маш олон нөгөө тухайн үеийн социалист орнуудын тусламжтайгаар одоо хийдлийн үйлдвэрийн Болгарч гэдэг юм уу те, мах комбинатын Унгарч гэдэг юм уу ингээд байсан. Гэтэ одоо би тэр мах комбинатыг одоо ажилдаг гэсгийг бол мэдэхгүй байна. Маш том үйлдвэр байдаг гэсэн мах комбинат гэдэг үр. Би бас буруу санаул дээр одоо энэ халаалаас Дархан мэд компани хуучны тэр махны үйлдвэрэл цэргийн засаж авсан мах гэж бодож байна. Тэгтээ бас буруу хийж магадгүй. Тэр нэр үнэхээр том үйлдвэр бүр мах комбинат гэдэг ч угаасаа ойлгомжтой шүү дээ. За. Тэгэхээр би түрүү нөгөө органик бүтээтгүүн яриа сууж хахад яагаад ч юм надад мэдэхгүй ингээд борц орж ирэх юм шиг санагдаад байсан байхгүй юу? Одоо эн чинь тэгэл сайхан Монгол орныхоо тал нутагт идсэн өөс ногоог идсэн махаал өдөрж өвхрийн махаар голцвол борц идэг штэ тий. Тэгээд тэр чинь нар салхин сайхан хатааж байгаа штэ тий. Тэгээд ингээд борцыг би ингээд бас хамгийн органик бүтээгдэхүүнд орох юм болов уу гэж бодсон чинь орж ирэхгүй. Тэгэхээр хоёлаа одоо нэгэнт махан бүтээгдэхүүн рүү халаал руу ингээд орсон чинь борцнууд нэрээ бас танахаар одоо органик бүтээгдэхүүний гэрчлэгээ авъя гэж одоо баталгаажуулалт авъя гэж борц үйлдвэрлэдэг хүмүүс очтгоо. Ер нь бол би бол борцыг зөвөр иргэн хүний хэрэглэгчийн хувьд хамгийн органик бүтээгдэхүүн гэж бодоод байдаг байхгүй юу? Та энэ дээр юу гэж бодож байна? За одоогор борцон дээр одоо
халал органик хөслөө авах гэсэн хүсэл билэрээгүй. Тэгээд борцол органик бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой. Тийм тий. Тэр борц чинь махнаас үүсэлтэй. Махыг одоо харин гаргадаг нөгөө өвхөр маань, хонь маань өөрөө эрүүл байх хэрэгтэй. Антибиотик хэрэглээгүй ч юм уу те. Энэ шаардлага хангасан их сурвалжууд нь органик бол нөгөө одоо бүтээгдэхүүн өөрөө органик гарах хэрэгтэй. Энэ шаардлага хангасан байх юм бол органик бол бүрэн боломжтой. За. За тэгэхээр хамгийн сүүлийн асуулт яг энэ тэгээд энэ халал стандарт хэрэгжүүлэх байгууллагууд юун дээр юу н анхаарах хэрэгтэй юм бэ те? Одоо 5 байгууллага ямарч байсан зөвшөөрлөө авсан байдığım маань баталгаажуулалтаа авсан байдığım маань дахиад бас бусад газрууд бас манайх энэ гэрчлэгийг амаар онч гэдэг юм уу те бодож байгаа бол. За ер нь халаал гэхээс болдроо хүнсний аюулгүй байдал махны үндсэн шаардлага нь өөрөө эхлээд хангах ёстой. Энэ үндсэн шаардлага хангахын тулд хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн дээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрч нар ямар шаардлагуудыг хангах вэ гэдэг заагаад өгчдөг. Дээр нь одоо засгийн газрын 2023 оны баха 244 дугаар махан бүтээгдэхүүний техникийн зохицуулт гэж байдаг. Энэ техникийн зохицуултаар л мал төхөөрөх үйлдвэр, бах боловсруулах үйлдвэр, махан бүтээгдэхүүн бидний хэлдэг хям үйлдвэрүүдийн шаардлагыг маш өндөр хэмжээнд тавьж өгсөн. Тухайлбал одоо үйлдвэрийн өндөр нь 5 м байна ч юм уу тийм орчин бас нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд дээшээ гараад цан ингээд зохиод одоо агааржуулалтын сэлгэлтийг зөв хийх боломжтой байдлаар одоо хэмжээ зааж өгч байна. Тэр хүнсний аюул гэдгийн бусад стандартууд шаардлага хангасан байна. Дээр нэмээд халаал стандартын шаардлага хангана. Тухайлбал одоо халаалсан саяны хэлдэг тийм малыг орж ирэхэд нь ээлдэг байна. Төхөрж байгаа хүн тэр номлоо бүгдийг уншдаг байна. Үйлдвэрлэлийн бүх үйлчлэлтэнд халаал стандарт эрүүл аюул байдлын шаардлагыг хангана. Тухайлбал тэр хэрэгжилж байгаа бандангаас тодорхой давтамжтай ингээд шинжилгээ аваад нэм бактери байна уу гэдгийг ургуулж үзээд тий энэ бүх стандартын шаардлага үед шат бүрэндээ хангагдсан байж ич эцэст нь энэ халаал гэдэг тэр логог үйлдвэрлэгч өөрөө тавьж өгнө. Ямар аргаар үйлдвэрсэн, хизээ үйлдвэрсэн тий юу ашигласан гэдэг энэ шашхыг бүтээгдэхүүн тус бүрийнхаа гаднах сав баглаалаар тавьж өгөх ёстой гэж стандартаар заадаг. Тэгээд тодтолцсон бол энэ халаал аргаар орсон гэдэг. За нөгөө талдаа одоо хүнсний тухай хууль, бусад хуулиудаар үйлдвэрч өөрөө бүтээгдэхүүн чанар аюулгүй байдлыг хангана. Зөвхөн нэг одоо төрийн хяналтын байгууллагад ингээд даатгаад нэг удаагийн тохиолдолд шаардлага хангах гэдэг биш те. Байнгын шаардлага өөрөө хангана ёстой шүү гэдгийг хуулиудаар заавчмаар үйлдвэрчний одоо шаардлага өндөр болж ирж байгаа. Зөв. За бид тэгээд өмнө нь бас нөгөө өнөөдөр Улаанбаатар нэвтрүүлгээр 5 жилийн турш төрийн 74 байгууллагынхантай харьцаж одоо ажилладаг байснээр надаа ахлах мөрөгчлөлтнүүдтэй одоо ярилцах маш тааламжтай. Яг гэвэл маш олон даргын нүүр үтцсэн. Тэгээд маш олон жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг ахлах мөрөгчлөлтнүүдэд аюу төвөгтэй штэ. Нэг сонгуул болоход нөө нэг миний өмнө нь харьцсан мөрөгчлөлттэй байна байхгүй алга болсон. Энийг бол дараа болоод өөр газар руу явж ийн эсвэл ингээд өөр газар руу анги мэдгүй яварсан байхгүй болчихдог байхгүй. Тэгээд ахлах мөрөгчлөлтнүүд бол байж л байдаг байхгүй. Тэгээд өнөөдөр бас тантай ярилцахад баш таатай байлаа. Яг тэгвэл ажиллаа сайн мэддэг хүн чинь нэг шал өөр байдаг байхгүй юу? Өнөөдөр ямар ч байсан манай сонсогчд маань энэ органик болон одоо энэ халаал бүтээгдэхүүний талаар ямар нэгэн байдлаар ойлголттой болсон байх гэдэг итгэлтэй байна. Энэ хүрээд та хоёрын бас ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг одоо хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа, ажлын амжилт хүсье. За баярлалаа. Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын энжел радио 88.3